За тэгэхээр амьдрал хэр байна? Хөөх нэгэл ингээд сууж байна. За хэдүүлээ 8 сарын ингээд нэг reading club орцгоё. Хит хоног тасалдсан дуучлаараа яалтчгүй хийх юмнууд их байлаа. Нэгт хоёрт ингээд сэтгэл санааны байдал эдэр бас авахгүйл ингээд болсон л үйл байлаа л да. Тэгээ би буцаад ингээд гараад ирлээ. I'm back гэж. Тэгэхээр хэдүүлээ 8 сард ерөөхдөө ингээд таад амьдрал яг юу болж байна? Хоноос нь штэ тэг ингээд хайрч нэг огт тайлтны харчээ заа. Тэгээд ажил яг юу болох нэ гэдэг 8 сарын ингээд нэг үйл явдлуудыг хэдүүлээ багцлаад ингээд харчъя. Окей. За хамгийн ихний ингээд нэг орд болохоор үхэр. Тэгэхээр үхрийн орд гэшээс. Үхрийн ордын 8 сард яг юу хүлээлт үүсгэж болох вэ гэдгийг харцгаая. Тэрнийг амархан. За ингээд 3 сүүлийн шат. Тэгэхээр хэдүүл өглөө ордны 8 сард яг ямар хөө энергиуд байна, ямар хөө үйл явдлууд зохиолохоор байна гэдгийг хэдүүлээ харнаа гэсэн үг. За хэдүүлээ ялч жоохон сериус нь ярих юм байна. Эхнийх та энэ 8 сард ялчгүй өнгөрсөнтэйг нэлээд зурлах гэдэг юм шүү. Яаж байвал ч тэ тэр үе тэгдэг байж илээ, ингэдэг байж илээ гэдэг ч юм уу тий. Одоо шилбэл энэ нэг тарих амир сони ажилладаг за. Яг нэг жоохон стресссэн ч юм уу ингээд нэг тохгүй ингээд нэг хэцүү нөхцөлөд л ингээ оронгууд ч тэ тэр үед л ингээд өнгөрсөн л хэвээр гоё байж яастай нэ ингээд нэг санах. Яг үндэ өнгөрсөн чи яг гоё ясныг хин нотлох юм шээс тий. Өнгөрсөн чи тэнийг байсан ч юм болоо. Яагаад ингэж хэлж байгааг бол тарих зүгээр өөрийгөө хамгаалах гэдэг байхгүй юу? Яг одоо асуудалтай нөхцөлөд гарч ирэнгүү шууд өөрийгөө ингээ хамгаалангуудаа хүчээр ингээд нэг хэцүү байсан өнгөрсөнд байсан үйл явдлыг хүртэл амар гоёор санах гэж хичээдэг ч юм эсвэл яг л нэг цөөхөн болж исэн яг тэр гоё үйл явдал дээр одоо байнга бодоод эхэлдэг байхгүй. Энийг neuroscience дээр ингэж ярьдаг. Neuroscience дээр хүний гормоны хамгийн идэвхжэлтэй үе хүн яг тэр үед болсон үйл явдлаа гоё сандаг гэж байгаа байхгүй. Энийг юу гэж ойлгож болох вэ? Одоо насаараа ингэж нэг бүр хогийн амьдэрсэн байлаа гэж бодъё. За. Тэгээ яг үхрийнхээ алдаад штэ цаа ингээл яг нэг эд залуу байсан үеийнхэн яг л гоё моментиг яриад байдаг байхгүй. Та таксины ах нарыг харж ийн үү те ингээл нэг ахыгийн залуугад гоё хийж гэжсэн. Үгүй ахаа эдийн засгийн хувьд ч юм уу нийгмийн хувьд гэсэн танаа үеч өстой байж л хамгийн хогийн байсан. Өстой тэр үед л гоё байсан ш. Яг тэгж л ярьдэн ш. Бид нар ч гэсэн ингээл 10 жилийн таад болсон 10 жил өстой байж. Үгүй 10 жил яг ярих юм бол тэнэг байсан ш. Энэ юуг ярьж байгаа бол тарих чинь стресстэй үйл явдлын ингээд нэг avoid хийх гээд тэгээд хүчээр одоо нэг өнгөрсөнд болж исэн гоё үйл явдлууд дундаа өөрийгөө амьдруулах гээд байдаг байхгүй юу. Тэгэд энэ нь хит хэсэх юм бол жоохон аюултай байдаг гэдэг ойлголтыг яг та хэд дээр энэ 8 сард ингээд гарч ирж байна. Тэгэхээр одоо бодож үзье. Өнгөрсөнд ингээд нэг харилцаа болсон хүмүүс X ч юм уу эсвэл өнгөрсөнд тэгдэг байжтэй, ингэдэг байжтэй гэдэг энэ үйл явдлуудаас та хэд энэ 8 сард өөрийгөө чөлөөлөх бол энэ та хэдийн чөтгөрийн үзэр буюу одоо нэг донтол маягийн ингээд энерги болоод байгаа байхгүй. Энээс болоод та хэд ингээд нэг хөдөлмөрөө ингээд хийхгүй байж дандаа нэг амьдралаас universe-с амар гой зүйлүүдийг хүлээлт үүсгээд амьдраад байгаа байхгүй. Тэнгүүт universe-уудаас жилж байгаа байхгүй. Хүш чи ашиг орлого ингээд нэг хүлээлт үүсгэж ивэл уртаа хэлдэг шээ. Тэсч болохоор үгүй шээ. Өнгөрснөө л би санджээ. Тэгжил уус над дээр амар гой үйлдэл явдал гой юмнууд ингээд ороод ирэх байх шээ. Manifest шээ. What the fuck? Дэмэцтэй. Тэгэхээр ингээд энэ 8 сар яалтчгүй ингээд та хэдийн маань хувьд эхлээд өнгөрсөнд ингээд нэг бодогдоод байгаа бодлууд тэгээд өнгөрсөнд ингээд нэг болж исэн үйл явдлуудыг тавьж явуулах цаг нь болж эхэлсэн байна. Тэгэхгүй бол ингээд нэг та хэдийн маань хувьд болохоор ингээд нэг 6-гийн зоос доошоо тэгснэ chariot доошоо буюу таад нэгт chariot үзэр доошоо болохоор emotionally distraction буюу emotional-ороо ингээд төвлөрч чадахгүй байна гэсэн. Тэгээд төвлөрөл ингээд нэг гарч ирэхгүй байгаа цаг таад ажилдаа анхаарч чадахгүй гэсэн. Хувийн амьдралдаа анхаарч чадахгүй гэсэн. Өөртөө анхаарч чадахгүй гэсэн. Тэгээд энэ 8 сард яалчгүй таад ингээд нэг мөнгө төгрөгтэй холбоотой ингээд юм хүн хийх ч байл эсвэл ингээд сургууль соёлтой холбоотой ч юм уу эдгээр дээр ингээд жоохон анхааралтай ингээд байхгүй бол энэ 8 сард хийсэн одоо жишээлбэл одоо албан ёсны үйл ажиллагаа, ажил, сургууль иймэрхүү юм дээр хийсэн одоо гэрээ хэлцэл контракт чинь дараагийн 6 сард жоохон эвгүйгээр одоо эргэж орж ирэх гээд байгаа шүү. За тэгэхээр энэ дээр жоохон болгоомжтой байна гэсэн үг. Тэгээ яалтчгүй бас ингээ босстойгоо ингээ асуудалтай байгаа ингээ нөхрийн орныхын ингээ хэлэхэд штэ тий.
Та ялцч бас энэ 8 сард яг энүүтэйгээ ингээд нөө нэлээд зууралдах нэ. Тийм байна. Тэгээд энэ 8 сар бол ялцгүй таадын маань хувьд бол ингээд нэг hanged man-аар ерөөсөө нэг урагшилсанчгүй, хойшилсанчгүй гэдэг л ингээд нэг сар болж байгаа байхгүй юу. Гэтэ зүгээр угаасаа бидний амьдралд үргэлж ингээд нэг амбицтай, бүтээмжтэй, урагшлаа, сүр сар хар яр хийгээд явна гэж юу байсан. Заримдаа бидний амьдралч гацхгүй хэрэгтэй байдаг үстэй. Тэгжээж бид нэр бас өөрийнхөө яг хаашаа явах чиглэлээ тодорхойлж чаддаг байхгүй. Тэгэхээр энэ 8 сарыг та зүгээр яг өнгөрснөө тавьж явуулах сар гэж ойлгочиход ингээд болж байна. Тэгээ page of cups, page of wands ингээд гарч ирэнгүүтээ мөн хөтөр доошоо заа. Тэгэхээр энэ 8 сар та ингэх нь амар олон хөгжилтэй өөртөө бас ингээд чөлөөлөх. Тэгээ өөртөөх нь бас ингээд нэг гой нэрч хүч гэж байдаг шүү дээ. Тэгээ яг л нэг юм өсвөр насндаа яг алдаг байсан гэдэг чинь яг тиймэрхүү ирч хүчээ олж авах сонирхолтой үйл явдлууд ингээд нэг гарч ирнэ. Тэгэхээр тэрийг ингээд нэг ашиглах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ 8 сарын таадын өнгө болохоор flexibility буюу уян хатан байх одоо байхгүй. Яг одоодоо амьдарч сурах. Маргааш юу болох нь чамд явандаа хамаагүй. Өчтөр юу болсны явандаа хамаагүй. Яг одоо би яаж вэ? Яг одоо би юу хийж вэ? Яг одоо би цаашаа яах вэ гэдгийг айгуу сайн харах ингээд нэг сар ингээд нэг болсон байна гэдгийг ойлгож болж байна шүү. За тийм бол хэдүүлээ юу вэ? Хайр дурлалыг нь харж үгүй заа. Хайр дурлал дээр юу болох юм бэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За. Тэгэхээр чөтгөр үзэр 2 дахь удаа гарч ирж байна. Тэгэхээр за хэрвээ штэ те за хэрвээгээр ярьж байгаа шүү. Яг та яг зарим нэг бүлгийнх нь штэ те одоо энэ хүн урд нь ийм байг юм да одоо ийм болчих гэж гэдэг бодолтой байгаа бол наач яг буруу ойлгуулж байгаа гэдгийг энэ 8 сард яг сануулж байгаа шүү. Хүн өөрчлөгддөг. Хүний хувьд бол штэ те юу асуудал болдог вэ? Бид нар өөрөө тухайн нөхцөл байдалд зохицож амьдрч чадж байгаа гэдэг байгаа байхгүй. Энэ амар чухал. Бодоод үзээ хинч чиний амьдралаас урваагүй. Юу болсон бэ гэвэл чиний тарих зүгээр тухайн хүнд өндөр хүлээлт тавьчингуудаа тэр хүлээлтэнд тухайн хүн чинь хүрээгүй тохиолдолд чи тэр хүнийг урвсан л гэж үздэг байхгүй. Хатуу бөгөөд үнэ. Чи анханасаа тэр хүнийг ингээд нэг тэнийг гэдгийг мэдсээр чи зүгээр ингээд нэг өөртөө ингээд тэр хүн ёстой ухаантай ёстой ингээд миний төлөө гэж ингээд бодож исэн л ингээд гэдэг ойлголттой байхгүй. Тэгэхээр ингээд нэг энэ 8 сард яг чи яг өөрийнхөө бодит амьдралд яалч хүн үрд болж байна. Ялангуяа хүний хосын харилцаанд за тэгээ ялангуяа токс ингээд нэг нөхцөлөдлөө амар сайн одоо recognize буюу анзаарч эхэлж байгаа сар ингээд болж байна. Токсик харилцаа гэж яг юу вэ? Би таадыг ингэж төсөөлвөл таад өөрсдөө токсик харилцааныхаа левелийг тодорхойлж болно. Хосуудаахангүй эрхлээ гэж бодъё. Нэг давхарт амьдарч байгаа шүү. Тэгээ саллаа гэж бодъё. Нэг давхраас өсөрөхөд гайгүй шүү дээ. Буцаж нийлээд 2 давхарлага гарлаа. Яг нэг асуудлаасаа болоод дахиад 2 давхар өсөрлөө. Яа хөл өвдөн. 3 давхар яа, 4 давхар үх гэдэг 5 давхар ийш. Чи тэр хүнээс ингээд нэг салхтаа ингээд нэг яг ухаж байгаа юм шиг мэдрэмж ингээд авч ивэл наа чиний токсик харилцаа байгаа байхгүй. Үнэхээр ингээд нэг асуудалтай харилцаа байж болно. Угаасаа асуудал бай гарна. Тэгээд үнэхээр ингээд энэ асуудлыг шийдэж чадахгүй холдё гэж бодож ивэл нөгөө хүн чинь чам зүгээр хаалгаа нээгж өгөх гэсэн байхгүй юу. Тэгэл чи лефтээр буугаал өгөхгүй шиг юм шүү дээ. Чи яг тэр хүнээс ингээд нэг холтоход бол заавал тэр өндөр барилгаас үсэрхэж байгаа юм шиг те тэгээд өгч байгаа юм шиг мэдрэмж аваад би энэ хүнгүүгэл амьдрч чадахгүй шүү дээ гэдэг мэдрэмж байвал наа чи өөрөө токсик харилцааны чи хамгийн том логикгүй байхгүй. Ойлгож байна? Тэгэхээр ингээд нэг би бол ингэж харж байна. Энэ 8 сард ингээд та бүхний маань ингээд хувьд юу хэрэгтэй болж байна вэ гэвэл сэтгэл санааны хувьд бол яалтчгүй амралт хэрэгтэй байна. Тэгээ ялангуяа ийм токсик ингээ харилцаанд байгаа бол ядаж ингээ 4-7 хоногтой ингээд брейк авах хэрэгтэй юм шүү л гэдэг үзэр байгаа байхгүй. Түртэй жоохон зай авч. Түртэй жоохон би энэ хүнээс ингээ нон холдож намаастай байдлаа ингээ олоодгоо. Тэгээд би энэ нөхцөлөдлийг харъя гэдэг ойлголтыг тавиул яаж байна.
Энэ яг токсик харилцаанд байгаа өхрийн ордныхынд хэлж байгаа ш. Тэгээд энэ 8 сард яг токсик харилцаасаа түрдээ ингээд зааваад 9 сард нэг учрыг нь бол яаж вэ? Тэгэхгүй бол ингээд нэгэнд ингээд нэг жахгүй болсон юм гэж штэ тий. Зурлаа л байвал бүр амар жахгүй болтойгоо. Хайдаг хүн ч бас нэг тавигттаад өөрийгөө жоохон сатаруулаад өөртөө анхаараа сэтгэл санаагаа дээрдүүлээ тэгээд тэр хүнтэйгээ ярилцах хэрэгтэй байхгүй гэдэг ойлголт гарч ирж байна заа. За зүгээр энгийн ингээд хөөрхнөө яж байгаа ингээд өхрийн ордных нь ингээд хэлэхэд штэ тий. Star хүзрийг 9 ингээд нэг аяг ингээд дагуулад хойноос нь bottom deck дээр ингээд 10 аягтай байгаа байхгүй. Тэгээд Virgo өдрийн охины ордны hermit дагуулж байна. За ингэж ойлгож байна. Би яг дахиад хуваан заа. Яг хосороо хөөрхнөө яж байгаа өхрийн ордныхынд болохоор та бүхэн маань ингээд ирээдүйдээ итгэх итгэлж энэ 8 сард амар ихсэхнэ. Ялангуяа амар хүнд ингээд нөхцөл байдлыг хамтдаа даваад тэ харилцаагаа илүү гоёор ингээд эхлүүлж байгаа өхрийн ордныг нь хэлж байгаа шүү. Тэгэхээр энэ 8 сард ялчгүй таад маань ингээд нэг хостаа хамт ингээд нөгөө ирээдүгөө төлөвлөдөг тэ хайраа хоёлаа ингээд тэгэл энэтэр яг энэ стар хүзэр чи яг тийм очиртай байхгүй. Яг амар нэг одноос амар сони энерги авангуудаа дин дон хоёлаа ингэчих юм бол яг болох юм шиг гэдэг л энэ дэр байхгүй. Яг тэр шиг энэ 8 сар та бүхэн маань яг ирээдүгөө төлөвлөх ирээдүгөө төлөө амар гоо ингээд алхах тэ ингээд нэг мөрөөд өгөхөд амар гоё сар болж байна тэ. Энэ нь та бүхний маань ингээд хувьд болохоор штэ тэ ингээд нэг үлдэглэн ингээд 9 сард чинь амар гоё independence буюу бие даасан байдлыг тэгээд амар гоё харилцаагч нь авчирхад хамгийн том ингээд түлхэлт ингээд болсон байгаа байхгүй. Тэгээд энэ 8 сард ялцчихгүй таац чинь Venus гарагийг контролдсон штэ. Яах нэг нэг юм эргэн тойронтойгоо амар гоё харилцааг үүсгэж эргэн тойрныгоо арчилж ингээд нэг тэг кэрлэхэд амар гоё сар болж шүү гэдгийг та бүхэнд хэлээ. Тэгэхээр яах нэг enjoy хийлдэ сайхан шүү дээ. Эсвэргээрээ single ингээд нэг өхрийн ордных нь ингээд хэлэхэд штэ тэ. Эсвэл ингээд нэг болцож байгаа ч юм уу тэ. Яг нэг юм дараагийн шатанд орох гэдэг өхрийн ордных нь хэлэхэд охины ордны найзтай бол яг тэмтэйг ингээд уулзах гэж яриад байгаа байхгүй. Охины орчин өөрөө ингээд 12 ордны хамгийн judgment-тэй орд штэ тэ. Гэхдээ ингээд perfect буюу төгс байдлыг бэлэгддэг байхгүй. Тэгэхээр ингээд яг таад ингээд яг 9-ийн аяг чи болохоор яг 10 аягийн өмнөх үзэр буюу яг төгс ингээд яг амар гоё бүрэн төгөлжрхийн өмнөх ингээд үзэр байхгүй. Тэгэхээр энэ дээр юу гэж ойлгож болох вэ гэвэл таад маань яг харилцаагаа амар гоё дараагийн шатанд ингээд оруулах ингээд нэг метр ингээд хайж байгаа л яг охины ордны найз ч юм эсвэл охины ордны чарттай ингээд найзтай ингээд уулзах тэр найз нь таадад яг амар гоё асуудлыг чинь гаргалгааг амар гоё хэлж өгөх нэ таадын бас ингээд нэг түүхтэй байгаа асуудлыг чинь зангилааг нэг тайлж өгөхөд амар гоё тусгуулж гинэ гэж ойлгож болжээ. За тэгээ бусдаар бол ингээд буулах хошоор энэ single өхрийн ордныхынд бол яг энэ 8 сард болохоор яг амар онцгийн үйл явдлууд бол гарч ирэхгүй шинээр хүн айдан гэдэг ч юм уу те. Эсвэргээрээ дөнгөж ингээд болзоод хөөрхнөө жаа тэгээ дараагийн шатанда орж байгаа өхрийн ордныхыг ингээд хэлэхэд охины ордны найзтайгаа уулзчаа. Тэгэх юм бол яг наад харилцаагч яаж гоё айтайхан байх гэж хэлж өгч байна. Хосороо хөөрхнөө жаа өхрийн ордныхан болохоор наад цаг хугацаагаа enjoy хийж харин ч бүр эсвэргээрээ ирээдүгөө төлөвлөж харин токсик байгаа өхрийн ордныхад хэлэхэд токсик харилцаагаа нэг жоохон юу ах хэрэгтэй шүү. Анзаарах хэрэгтэй шүү. За тэр яах. Ажил. Ажил юу аж хэдүүлээ харцгаа болчихсон. Оо 10 аяг дахиад bottom deck дээр гарч иржээ. За тэгээд temperance үзэр. За тэгэхээр ингээд энэ 8 сард штэ тэ та хэдийн маань ховд заяа. Үнэхээр инхний одоо угаасаа Сатурн гараг буцаж байгаа заяа. Энэ угаасаа шууд утгаараа ингээд нэг хичээнгүй байдал мэдл гэдгийг бэлэгддэг үзэр байхгүй юу. Тэгэхээр ингэж ойлгож олно гэсэн. Та хэд яалтчгүй хийх ёстой юмнуудаа яалчгүй амар сайн хийх ёстой юм байна. Тий. Тэгээ ялангуяа штэ тий ингээд нөгөө ерөөхдөө ингээд ярьсан штэ та хадад ингээд нөгөө яг гэрээ хилцэл альбан зүйл дээр ингээд нөгөө жоох ухаалаг ингээд нөгөө байх хэрэгтэй гэдэг яг тэр өдөр чинь дахиад гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 8 сар та хад маань
аль болох ингээд толгоогоо ажиллуулсан ингээд нэг цаг болох хэрэгтэй. Худалдаачны өдөр чи угаасаа ингээд нэг чи ч ашигтай би ч ашигтай хоёулаа ингээд хондтон чон цадгалаа айтайхан явчаал гэдэг утга шүү дээ. Тэгээ 8-ын зоосыг ингээд нэг юу гэх боолын зоос ингээд гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж хэлээ. Яг дүнгэж ингээд нэг шинээр ингээд нэг юм эхэлж байгаа өхрийн ордныхан дүнгэж ингээд нэг шин төсөл ингээд эхлүүлж байгаа, шин ингээд ажил эхлүүлж байгаа. Эсвэл дүнгэж ингээд нэг сурлагтаа ингээд анхаарч байгаа өхрийн ордныхын хэлэхэд та бүхэн маань яалчгүй энэ 8 сард өгзгөөс ч гэж чангалах хэрэгтэй байхгүй. Гиндагаад явчих хэрэгтэй л гэсэн үг л дээ. Тэгээ хойноос нь болохоор штэ те 3-ын зоос доошоо 7-гийн илтийг гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхний хувьд энэ 8 сард хамтарч ажиллах хүнтэй гэж юм эсвэл хамтарч ингээд бизнес хийдэг хүнтэй гэж юм жоохон бифтэй болж байгаа байхгүй. Тэгээ яалч хөнгө үйл ойлголцлоод ингээд чи яасан би яасан авгаа минь магаа минь гэдэг нөхцөлөдлүүд ингээд нэг гарч ирэх хичээл байна л да. Гэхдээ зүгээр яагаад байвал та дэм маань хажууд ингээд нэг хааны аяга баатрийн ингээд нэг саваа буюу таадыг маань араас ч ингээд дэмжих зөвлөх таадыг бас ингээд сэтгэл санаагаар чи ингээд нэг тайван байлгах гоё байлгах хүмүүс ингээд нэг гарч ирж шүү. Тиймээс ингээд сайхан байгаарай. Тэгээ хойноос нь болохоор ажиллаар болохоор темперенс үзэр ингээд таадын гол энерги чинь болж байгаа буюу хэдий бифтэй боосон ч гэсэн хэдий тэр хүн чамд тэнийг хандсан ч гэсэн эсвэл хэдий ингээд нөхцөл байдлууд ингээд нэг төвхтэй байгаа ч гэсэн балансыг заавал олоорой гэдэг 8 сарын энерги гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бодож үзье юм болгон бүтэн cycleтай байдаг. Одоо жишээлбэл чи яг үнэхээр хин нэг үнэн голоос үзээ ядаж чаддаг юм аа. Яг бол чи ч гэсэн зарим тохиолдолд бас тийм тэнэг хүн байсан гэдгийг ойлгосон цаг тохиолдолтой байхгүй. Энэгээр би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэвэл ч тийм энэ 8 сар та хэд маань яг ингээд нэг гомдож исэн ингээд нэг хамтарч ингээд нэг ажилтдаг хүнтэйгээ ч юм уу инээтрээ ер нь ажилтай холбоотой хүнтэйгээ уучраа олох амар хөөрхөн ингээд нэг сар байна. Тэгээ яалтчгүй бас ингээд темперенс үзрийн хамгийн гоё ингээд нэг энерги нь юу вэ гэвэл та бүхэнд яг юм тэнцвэртэй гоё ингээд нэг байдлыг авчирж байгаа нь та бүхний ч одоо та одоо шилбэл ингээд астролог дээр ингээд ийм тогтвортой байдлыг илэрхийлдэг дээ. Тэгэхээр энэ 8 сард бол та хэд маань ингээд нэг ажил мөнгө санхүүгийн хувьд тогтвортой байдлыг эргүүлж олж авах хамгийн чухал сар болчихж байгаа байхгүй юу. Тэхийн тулд та хэд маань жоохон төвхтэй байсан хилцлүү төвхтэй байсан хүмүүстэйгээ уулзраа олоход яг гоё сар болчихж байгаа байхгүй юу. Миний ярьж байгаа л ийм л байна. Ойлгомжтой байгааз. Тэгэхээр ингээд нэг та хэд маань энэ 8 сард яг хүмүүстэй яаж харилцах, ажлаа яаж авч явах яаж юмнууд амжуулахаас чинь шалтгаалаад дараа чи ингээд нэг тогтвортой байдал гэдэг зүйл чинь шийдэгдэх нэ гэдгийг ойлгож болж байна. Яг Сатурн гариг чинь өөрөө та өөртөө ямар байсан байна тэрийг чинь гаргаж ирдэг гариг баггүй юу. Тиймээс энэ 8 сард хичээхэндээ ялцчихгүй. Тэгээд нэмэлт гэжтэй зүгээр нэмэлтэн дээр би зүгээр яг эдэртэй адилхан хайр дээр нэг анзаараагүй зүйл юу байна, ажлаар анзаараагүй зүйл юу байна, тэрүүн дээр анзаараагүй зүйл яг юу байна гэдгийг чинь зүгээр ингээд нэг хөгжилтэй байдлаар ингээд дэлгэрэнгүй гаргаад ирцээ. Тэгээ нэмэлтээ явах усчвал энэ доор description дээр угаасаа би дансыг бичсэн баа, тэгээ яаж явах юм бичсэн баа. Тэгээ та өөрсдөө уучруулчихгүй дөө. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. За юу яцхан за тэгээд хөшгөө хоцроож оруулсан дуучлаараа яалтчгүй. Надад шийдэх юмуд их байлаа. Тэгээ өдрийн төсгөлөд орууллаа. Тэгэхээр энэ 8 сард юу болох нь хэдүүлээ харцгаа. За 3 хэсгийг харна. Ерөнхий амьдрал чи юу болж байгаа? Хайр амьдрал чи юу болж байгаа? Ажил дээр чи юу болж байгаа гэдгийг хэдүүлээ харнаа. Гэхдээ зөвхөн ерөнхийд нь харж байгаа шүү гэдгийг заавал ойлгоорой. Тэгэхээр Тэгэхээр ахны ордныхны хувьд болохоор штэ тэ ерөнхийдөө юу болж байгаа гэдгийг хэдүүлээ харцгаая. High Priestess үзэр. Окей. За тэгэхээр яалч юу хэдүүлээ чухал зүйлүүдийн талаар ярих нэ. Ялангуяа 5L гэдэг хөзрөөр хэдүүлээ. Жоох ухаалаг ингэ байцгаа за. Хэрвээ таад ингээд нөө сонголт ч юм уу сонголт хийх гээд ингээ эргэлзэж байгаа бол яг амьдралынхаа одоо ямар ч ингээ хэсгийн сонголт байж болно шүү дээ. Тэ ажиллаа солих уу,
бататай болцох уу, чимгээтэй болцох уу гэсэн. Тэгээ whatever the fucking гэдэг нэг ямар ч хамаагүй ингээд сонголттой холбоотой асуудлыг хин нэгэнтэй хуваалцахаар болвол яач өөрөөсөө илүү ухаалаг хүнтэй ярих хэрэгтэй байгаа байхгүй юу? Хайр фонт өдр гарч ирж байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ шүү дээ те. Нэг бол өөрөөсөө ухаалаг, нэг бол чамтай ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй. Чи одоо жишээлбэл бодоод үзтээ амар гоё ингээд нэг хостой болохгүй л яг тэрүүнтэйгээ ингээд за үерхий даа гэдэг шийдвэрийг ингээд нэг гарах гал за битээр ер нь аятайхан уу гэдэг ингээд нэг найзтайгаа ярьлаа гэж бодъё. За тэр найз ч юм шүү дээ сингл байгаа да үнэхээр miserable as fuck гэдэг заа. Miserable гэдэг нь амар лалрын мэдрэмжтэй гэж ойлгочих те. Хостой байж байгаа юмсаа нээё гэж мэгэж яадаг. Тэгээ тэрүүн найзтай очиж байгаа те битээр ингээд нэг андаа зогцохоор нэгээд ингээд нэг асуугаад та шахахгүй сал байсан. Ашиг сонирхлын зөрчил байхгүй юу энэ чинь өөрөө нэг хостой болохыг бүр улаан цай ингээд нэг бүр ингээд miserable ингээд байдаг. Өөр хүмүүсийн харангуйтай төвчж яддаг юм чинь тэгэл чамд юу гэж хэлэх ойлгомжтой. Ашиг сонирхлын зөрчилгүүнээс чи яах юм? Тэ? Андаа ийм шүү, тийм шүү. Тэгээ ингээд явчвал яаж ингэ гэдэг ч юм. Иймэрхүү ухаалаг хариулт хэлдэг байхгүй. Тэгэхээр таад ингээд ямар нэгэн шийдвэр сонголт гэдэг зүйл дээр энэ 8 сард угаасаа ирж байгаа байхгүй. Тэгээ энэ сонголт чинь таад хувьд бол ингээд 7-гийн аяа дээшээ гарч ирнэ гэдэг нь жоохон delusional болох гэдэг л да. Яг ингээд төөрсөн хит ингээд хөөрсөн байдалтайгаар ингээд байх гэдэг байхгүй. Энэ хөөрсөн байдлаа ингээд арилгахад бол таад ялч өөртөө ч илүү ухаалаг хүнтэй ингээд нэг ярилцах ингээд нэг шаардлага байна. Одоо ялангуяа ажил мэргэжлийн ингээд салбартай ингээд холбоотой юм ингээд нэг асуулаа гэж бодоход тухайн салбар дээр толгойсон үнтэйг л нэг ярилцах зүгээр шүү дээ консалтинг авдаг ч юм уу. Хайр майр дээр ингээд байх юм бол өөрөөсөө илүү ингээд нэг хайр дээр ухаалаг ханддаг үнтэйг л ингээд ярина шүү дээ. Эсвэл ядаж ашиг сонирхлын зөрчилгөө те. Тэгэхгүй бол ингээд нэг та хэдэд энэ 8 сард яг хийх чигээ сонголттой ч холбоотойгоор хин нэгэнтэй ингээд нэг ярьслаа гэж бодоход ялангуяа буруу үнтэйгээ ярьслаа гэж бодоход evil eye буюу хатаархлын ингээд нүд орж ирээд тэгээ та хэдийг маань жоохон төөрүүлээд хаях гад байх шүү гэдгийг анхаарах хэрэгтэй ингээд болж байгаа юм заа юу. Эхнийх. Хоёр дахь нь энэ 8 сард ялцчихгүй та хэд ингээд нэг амарч болж гин. Гэхдээ бас ингээд нэг ажлаа айгуу сайн хийх хэрэгтэй байхгүй яагаад вэ гэвэл ч гэдэг боолын зоос ингээд нэг 5-ын зоосыг ингээд доошоо гаргаж ингээд ирүүлж байгаа байхгүй юу вэ гэвэл ч гэдэг таад маань энэ 8 сард ялцчихгүй burn out буюу ажлаас ингээд халшрах ингээд нэг ер нь гараас чи яг юм гарч ирэхгүй байгаадаа сар ингээд гарч ирж байна. Тиймээс яг юу гэж хэлэх гээд байгаа вэ гэвэл таад маань аль болох уртхаа ингээд нэг жоохон өгзөө ингээд чангалаад хийчих хэрэгтэй байхгүй. Гэхдээ тэгж хийлээ гэж бодоход газ ч дуусна те. Газ дуусчвал газаа нөхөх хэрэгтэй буюу амрах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр ингээд бодож үзье ингээд хүний хувьд болохоор тархиа хурцлах чухал байдаг. Тэгээ нэг юм хоёр сүгчний одоо домог гэдэг шүү дээ. Домогч явах үү те нэг яриа. Нэг сүгч нь ажлын 8 цаг өстой ч ухаан мэдрэлгүй сүхтэл ингээл нэг модоо сүхтэл явж нөгөө сүгч нь ажлын 4 цаг дээр нь сүхтдэг 4 цаг дээр нь амартай байхгүй яасан гэж чи тэр хоёр өдрийн төгсгөлөд модоо тушаангууд адилхан мод тушаагаад байдаг байхгүй яасан гэж чи амарч байгаа сүгч нь болохоор штэ тэ амарч байгаа зүүн зүр сүхээр илээд байдаг байхгүй тэгэхээр ингээд бодож үз hard working буюу өөрийгөө амар сайн хүчилж ажиллах хэрэгтэй гэдэл хэрэгтэй тэглээгээ чамд бас амралт хэрэгтэй амарсан үедээ харин чи өөрийнхөө ялангуяа ингээд яг ажлаас халширж байгаа энэ мэдрэмжүүд тэгээ цаанаасаа ингээд нэг одоо болохгүй байгаа зүйлүүдийг тархиндаа ингэж нэг амарч авах хэвээр ойлгочтой байхгүй. Тэгээ энийг амар гоо ингээд хэлж ирсэн ингээд би яг код ингээд бичдэг хот маа нэг инженер ах. Чи кодо яаж ингээд нэг асуудал шийдэх ойлгохгүй бол гараа тавигдчихж байгаарай гэсэн. Нэрэл би ингээд офисоосоо гараад тавигдтаал нэг кофе уугаал буцаж офслогоо ороод компьютераас код бичэнгүүт нэрэл тэрний солиушн шийдэх зүйтэй байхгүй. Би болохоор кодыг тухайд ингэж бичдэг нөө механиктад бичдэг гэсэн. Нийт юмгүй. Алтаа болох нэг л ингээл үгцгөө чангалж байгаа. Яа үдэ тэг шаардлага байсан юм. Зүгээр кофе уугаал, жоо хоол идчихаал тэгэл нэг ажлынхантаа нэг хэдэн фьюз нэг хөөслөө ярьчаал тэгэл компьютераас ордонгууд асуудал нээсэн биш гэж. Яг ийм үйл явдал таадад ингээд нэг хэрэгтэй байхгүй 8 сард чинь. Окей. Тэгэхгүй бол ингээд таад маань ялч ингээд burn out буюу ажлаас хашрах гэдэг зүйлийг таад амар их ингээд нэг үзэх гэдэг. Тэгээд тэрнээсээ болж ингээд нэг санхүүгийн хувьд бол жоохон эвгүй байдалд ингээд орох гээд байна. Сэтгэл санааны хувьд гэсэн асуудалтай ингээд нөхцөлөд орох гээд байна. Тэгэхээр энэ 8 сар таадын маань хувьд болохоор асуудлыг яаж шийдэх вэ гэдгээс хард болж байгаа юм байна. За тэр яг хаа тиймээс хавтаа хайрыг нь ярьж байгаа. За
хайрын асуудлыг яаж өрнөж ийнэ гэдгийг хэдүүлээ харцгаая. Хааны зоос. Эмпресс. За ойлгомжтой. Арслангийн үзэр доошоо. Strength үзэр. Хатны саваг дагуулж орж ирж байгаа байхгүй юу? Тэгээ 6-гийн сав. За тэгэхээр энэ яалтчгүй ингээд нэг 8 сарын охины ордныхын л ингээд нэг зориулж байгаа шиг байна. За 8-9 сарын охины орд болохоор ингээд ялгаатай байдаг нь юу вэ? 8 сарын охины орд болохоор асуудал шийддэг гэдэг охины орд байхгүй юу? Тэ. Яг бол нэг арслангийн ордны энергитэй байдаг боёо fire energy ингээд байж байгаа. Тэгэхээр ингэж ойлгож болж байна. За ихэр та хэд одоо ингээд нэг ийм өөрийнхөө үн цэнийг ойлгохгүй ч юм уу эсвэл нэг таад нэг ийм өөртөө нэг ийм хогийн амьсгаагаар ингээд нэг мэдэрч байгаа бол за хайр дээр тэ гэдэг ч юм уу тэ. Тэгээ би яах гэж ингэвэ яах гэж тэгвэ гэдэг ийм хүн ингээд нэг харамсал тэгээд магадгүй таадын зарим нэгэн заяа би заавал 8 сар охины орд гэж хэлээгүй шүү заяа зүгээр ийм хүү энергиэр ярьж байгаа. Магадгүй таадын зарим нэг нь одоо өөрт чинь хизээж гэдэг нэг анхаарал халамж үзүүлээгүй өөрөө чи ер нь их амар анхнаасаа ч хайрын нүдээр хараагүй хүний араас ингээд нэг гүйтсэн байсан бол заяа. Гүйтсэн байсан бол ч тэ. Тэрийг яалчгүй ингээд нэг ойлгож авах би буруу зүйлийн төлөө явжээ. Тиймээс ингээд bottom deck дээр 3 ил доошоо буюу тэндээс ингээд нэг өөрийгөө ангижруулъя. Өөрийнхөө ингээд нэг эмошноо татаж авъя. Өөрийгөө эмчлэе гэдэг нөхцөл байдлыг таад өөртөндөө тавьж эхэлж байна. Окей. За хүний амьдрал. За бусдаар бол бууц хошуур ингээд нэг охины ордныхын хэлэхэд хааны зоос ингээд нэг эмпресс үзэл дагуулж ирж байгаа хгүй. Энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл таад маань яалтчгүй ингээд нэг хосоороо хөөрхнө ээж ингээд охины ордныхын хэлэхэд энэ 8 сард та хэд маань гэр бүл төлөвлөлт ч юм уу ингээд бүр одоо байгаа ингээ харилцаа бүр цаашаа урттай ингээд нэг авч явъя гэсэн төлөвлөгөө ингээ хийж охины ордныханд байх юм бол яа наач яг зөв цаг нь гарч ирж шүү. Тэгээ баяр хүргэе. Яг бол эмпресс үзрийн ингээд нэг хааны ингээд зоос ингээд дагуулж байгаа байхгүй юу вэ гэвэл хааны зоос тарот үзрийн хамгийн тогтвортой энерги те. Тэгээд гэр бүл төлөлтийг яг ямар үед гаргатай юм болгон тогтцсон үед гаргадаг үстэй. Тэ? Энэ үед ингээд нэг гарч ирж байна. Тэгэхээр ингээд баяр хүргэе. Таадын маань хувьд болохоор commitment харилцаанд байгаа. Тэгээд энэ харилцаа чи ямар ч асуудалгүй байгаа охины ордныханд хэлэхэд бол наач бол айгүй хөөрхөн энерги гарч ирж байна. Хойноос нь болохоор зөв хухаас single байгаа охины ордны хэлэхэд тэргүүний савыг дундалж гарч ирэнгүүтээ боолын саваа доошоо байхгүй юу. Энийг юу гэж хоёлаа үзэх вэ гэвэл та хэд маань энэ 8 сар зүгээр хөнгөн л ингээ болцоонод хөнгөн л одоо нэг нөхцөл байдал гарч ирж байгаа болохоос ш ерөөсөө амар serious нэг үерхэл хэдэр бол ерөөсөө ингээ нэг гарч ирэхгүй нэ. Ер нь ингээ бодож үзье. Охины ордныхны хамгийн том асуудал нь юу байдаг вэ гэвэл юм болгоныг яг нэг perfectionist буюу төгс байлгах гэдэг үзээд байдаг. Шаардлагагүй. Заримдаа зүгээр байгаа мэдрэлээр нөрхөө байгаа мэдрэлээр зүгээр урсаа явчихад болдог хгүй. Тэгэхгүй бол ингээл те за одоо болцоо юм байх хэвээр тэр юм байх хэвээр тэр юм газангарч явах би юм байх хэвээр гээл ингээд нэг яах гэдэг. Байгаагаар л орхи л тоо. Чи байгаа мэдрэлүүдэд болцож ил тэр байгаа мэдрэлээр л орхичаач тэл гэдэг 8 сарын энерги байхгүй. Энэ 8 сард угаасаа нэг амар том ингээд нэг хөдөлгөөн, том ингээд нэг үйл явдлууд асуудлууд гарч ирэхгүй зөө байдгаараа л сайхан явж байна зөө. Байдгаараа л байгаа энерги бол байгаагаар нь л орхиочтой. Тэгээ програм бичдэг хүмүүс нэг амар гоё ойлголт өгдөө шүү дээ. Код ч ажиллаж ивэл хэзээ оролдог шээс. Яг зөв. Нөхцөл байдал чинь гайгүй явж байвал хизээч би оролт үнэхээр нөхцөл байдал асуудалтай байгаа бол энэ үед харин нөгөө яг өмнөх өдөр дээр ингээ хэлсэнчлэн нөгөө нэг та higher fund хөзрөөр өөрөөсөө илүү ухаалаг хүнтэйгээ ярилцах хэрэгтэй байна. Өөрөөсөө ихтэй ашиг сонирхлын төлөвлөхгүй шүү. Тиймэрхүү хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээ нөгөө нэг таад маань жоох ингээ нөгөө тэнэг шийдвэр гаргах гэдэг байна гэдэг хөзөр гарч ирсэн те. Яа энийг ойлгочихгүй. Тийм байна. Тэгэхээр энэ 8 сард охины ордныхны хувьд бол хайр дурлал дээр ерөөсөө шин энерги, шин эрчим бол ерөөсөө огт гарч ирсэнгүй. Яг л амар өөдгөртэй л 8 сар болох юм те. Гэхдээ ер нь байнга хөвчлээ гэж байх те.
Тийм ээ. За одоо хэдүүлээ ажлыг нь жоохон чухалчилж чадчихъя да. За. Айгу олон ордоо айгу олон охины ордных ингээ ажилласаа гарч байгаа юм шүү. Хийж байгаа ажил мэжлээ ер нь болж байгаа юм шүү. Тэгээ эхлүүлсэн төсөлмөслөө ер нь болж байгаа юм шүү. Шаахгүй байна гэдэг ч юм уу тий. Тэргүй нөхцөлөдлөг ирж байна. Тэгэхээр энэ 8 сард яагаад энэ нөхцөл байдал ингээ нэг гарч ирсэн бол чухал биш. Ямар ч л хэлсэн үйл явдал нь болохоор яалтчгүй энэ 8 сард маш олон хүмүүс ингээ нэг шийдвэрээсээ буцдаг ч юм уу сквала шийдвэрээ цуцлаад ингээд ажил мэжлээ болж байгаа хгүй бай чавтаас нэрнд оч нохоовч тийжлээ гэдэг ч юм уу тий. Тэгээ угаасаа яг энэ үйл явдлын хурдан болно гэж гарч ирж байгаа хгүй 8-ын саваагаар. Тэгээ угаасаа ингээд нэг энэ нөхцөл байдлыг ингээд болгоё бүтээ гэж мянган ингээ үдсэн ч гэсэн угаасаа шаахгүй л байсан шүү дээ. Тэрний оронд зүгээр гараа болио гэдэг ч юм уу. Тэгээд энэ юм бэ дээ. 8 сарын охины ордныхан болохоор асуудлыг шийддэг охины ордны гэж ярьсан бол 9 сарынхан болохоор жинлүүртэй ингээд нэг холбогдож байгаа болохоор илүү ингээд нэг хармони тухтай байдал, эвтэй байдал гэдэг зүйлийг ингээд нэг гаргаж ирдэг те. Тэгэнгүүтээ ингээд та хэдийн нөхцөл байдлыг ямар байхаас шалтгаалаад энэ нөхцөл байдал чинь гарч ирж байгаа юм. Яаж вэ? Чи асуудлыг шийдэхэд ухаал ингээд байх гад юм болгоны ингээд зохицуулах гад тэгээ бараагүй болно шүү дээ те. Хайчгал хэрэгтэй. Эсвэргээр штэ те ингээд нэг нөхцөл байдал ингээд яг эвгүй бифтэй ингээд байгаа үед ингээд нэг та хэд маань нэг удаа оролдоод үзэлтэй те бас нөхцөл байдлыг нэг аятайхан болох гоо нэг ив зүгөө олцох гоо те найзаа гэдэг ингээд явж үзэх хэрэгтэй байхгүй юу? Энийг та хэд маань ингээд нэг сурах шаардлагатай болж байгаа. За окей. Тэгэхээр яг ямар нөхцөлтэй байгаас шалтгаалаад та хэд маань юуг яаж хийхээ шийдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ 8 сард ялтчгүй ингээд нэг мөнгө сакыг хөдөлж жоохон хатуухан сар болох гол байна л да. Тиймээс таадаас юу шаардж байгаа бол хааны зоос буюу яг бүхий л нөхцөл байдал амар уяатан ухаалаг хандхыг ингээд нэг шаардж байна. Тэгээд аль болох ингээд нэг зөв хүмүүстэй ингээд нэг шоудах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд нэг вибрацаа доошоо болгож болохгүй хэсэг. Жишээлбэл ингээд бодож үзье. Та дэм маань хувьд бол ингээд нэг ажлын хувьд нэлээд стресстэй ингээд нэг сар болж байгаад адилхан стресстэй стандарттай ингээд нэг арх угаад явал та. Тэгээ бүр л амар стресстэй болно гэдэг. Тэрний оронд ямар ч стрессгүй хөрх нээж авах хүмүүстэй гэж явчих хэрэгтэй байхгүй. Тэгэд энэ 8 сард ингээд нэг та хэд маань яалтчгүй ингээд нэг өөрхөн зүрх сэтгэл тэгээ өөрхөн энергийг чөлөөлж ингээд нэг амар гоё аль болох тайван chill ингээд байд сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд юу вэ? Асуудал гарч ирсэн үед ч те асуудлыг шийдэх гээд бүр ингээд нэг болохоос болохгүй хүртэл нь хийх ёстой үнэн зав. За гэхдээ нэгэн тэр үйл явдлуудаа бүгднийг хийцэн байлаа гэж бодоход чамд хийх ямар ч үйл байхгүй болоо гэж бодох бас хаяа сурчих юм бас үнэн байхгүй. Тэгэхээр чи бодож бод би болохоос болохгүй бүгдийг нь хийцэн байлаа гэж бодоход тэгвэл одоо надад хийх юм байхгүй одоо тэнгэртэн даатахыг хайхын зүг байна уу? Эсвэл би юу ч хийгээгүй байж ич хайх гээд байна уу гэдгийг өөрөөсөө асууж аваад үйлдэлээ хийхгүй бол та хэд маань ингээд нэлээ өвөө сар дээр шахах те. Гэтэ зүгээр. Эртөө чи 8 сар ч тэнийг хийж нэг хүсрээл fucking 30 хоног шүү дээ. Өдөр болгоо юм тэнийг нэг жүүс те. Тиймээс энэ 8 сард ялчгүй ажил мэжлээсээ та хэд маань дийлэх нэх гарч байна. Эхлүүлсэн ажлуудаа зогсоож байна. Ер нь чиг шинжилтийн сар болж байгаа юм да. Тэгээд амжилт хүсье. Тэгээд хувийн уншлагын угаасаа цагууд миний вебсайтаар ороод ирцээ. Тэгээд авахар бол авахгүй юу. Тэгээ хувийн уншлага авч байгаа хүмүүс угаасаа энэ миний нэмэлтийн юу ч угаасаа үнэгүй ороод ирчихэж байгаа байхгүй. Эсвэргээр зүгээр нэмэлтийг авахыг хүсэж байвал зүгээр хувийн уншлага зөвхөн нэмэлтийг авах хүсэж байвал тэгэл та энэ доор description дээр яг яаж бичсэн угаасаа гараад ирсэн бөө. За тэгээд олон талаа яриад л ингээд дуусгаад та тэгээд анхааралтай баярлалаа. Reading-ийг жоохон хоцроод ороод ирлээ. Гэтэ зүгээр дээ. Сая охины ордны reading дээр миний нэг ус ингээд дээлсэн лээсэн байлээ л дээ. Яг бүбүү харагдчихлээ шүү дээ. Аргагүй шүү дээ. Угаасаа нэг гэрээсээ гарахгүй байгаа юм чинь тэгээд тэгээ нэгт гэрээсээ гарахгүй хоёрт би угаасаа ямар ч ингээ өстэй байсан би хөөрхнө мэдэж байна. За тэр ямар ч хэсэг хэдүүлээ ингээд материал ордны reading лөө орцгоё. Тэгээд хүлээс нь ингээд дуучлаараа яалтчгүй энэ 8 сард ихээр жоохон хэцүү байлаа л да. Тэгээд
яах вэ те. За тэгэхээр материал орны 8 сарын ерөнхий энерги хэдүүлээ харцгаая. Гэхдээ нэрээ боддоо шүү дээ ингээд нэг яг хүн болгонд нэг юм флексдэг юм байдаг те. Жишээлбэл би л одоо ингээд амьдрал яаж ч ингээд хошногдуулж исэн бай гэх те. Би царайлаг юм чинь болно аашаас. Царайны сайхнаар цайс үлж үзэл. Яа. Оо. Бачаа. 6-ын тоо гарч ирсэн чинь 2 таваад 3 удаа шафалтаад 6 үзэр гаргаж ирээ за. 2 ингээ гараа. За тэгэхээр танай материал ордныхны хувьд бол шүү дээ. За баяр үргээ за бифтэй байсан найз майзтай ингээд Москва бол нэг бифтэй байсан ингээд нэг хүнтэйгээ за дуучраа олж байгаа энерги гарч ирж байгаа байхгүй юу? Юу гэсэн үг байвал шүү дээ те. Окей ойлгож үзье за. Угаасаа хүний амьдралд нэгэнтэйгээ муудалцах, үйл ойлголцох үе гарч ирнэ. Юу гэсийг тооцох уу? Мянган ингээд өглөн таарсан хүмүүс хүртэл хоорондоо хэрэлддэг шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрүүнтэйгээ ингээд буцаад ингээд нэг уучраа олох нь эв зүгээ ингээд нэг ойлголцох нэ ихнийх. Хоёр дахь нь болохоор ингээд нэг 7 гил доошоо буюу угаасаа бас ингээд нэг хин яг эцэц тэнэг шаагаадсан хин эцэц судлаа яриад байсан гэдэг нь бүгд угаасаа ил болж байгаа 8 сар ингээд нэг гарч ирж байгаа байхгүй. Тэгээд тэрүүнтэйгээ ингээд нэг амар зуралтаач ингээд нэг болсон байна. Баяр хүргэе. Гэтэ нөгөө талаас энэ 8 сар таад маань юун дээр ингээд жоохон анхаарах хэрэгтэй байгаад байвал нөгөө шудрагсны үзэр доошоо дээр анхаарах хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ гэрээ мэрээ ч юм уу ямар нэгэн хилцэл ингээд нөгөө мөнгө төгрөгтэй холбоотой юмнууд ингээд энэ 8 сард амжуулах хэрэгтэй байгаа бол жоохон бодолтой бас ингээд нөгөө нэг нихур ингээд хандахгүй бол ялчгүй та хэдийн маань хувьд энэ нь ингээд нөгөө нэг эсэргээрч ирэх магадaltaй ингээд байна шүү. Тэгээд энэ 8 сар та хэдийн маань хувьд болохоор ингээд нөгөө нэг 3-ын зоосоор юу гарч ирж байна. Яг хүмүүстэй хамтарч ажиллахад бол амар гоё ингээд нэг цаг хугацаа гоё энергиуд гарч ирж байгаа. Тэгэхээр чи ганцаараа биш шүү гэдгийг заавал ойлгох хэрэгтэй. Чамд ингээд нэг туслах хүн байгаа, чамд заа зөвлөх, ажлыг чи амжуулахад ингээд нэг спорт болох хүмүүс ингээд үргэлж байгаа болохоор битгий ингэж ингээд нэг юу байгаарэ. Юм болгоны ганцаараа өрөх гэж хичээгээрээ. Хойноос нь болохоор энэ 8 сар чи яалч жоохон ингээд ажил мэжлээ жоохон орхитуулаад ингээд нэг хаях гад шүү. Тиймээс ингээд энэ дээр жоохон болгоомжтой ингээд нэг байгаарэ гэдэг хөзөрнүүд ингээд нэг гарч ирсэн байна. Ер нь бол гандаа ажил гарч ирдэг шанс зөв ерхийг нь үзчихсэн чинь. Гинт ер нь дургу урчлаа. Ер нь яахлаараа заавал ажил юм. Аашиг. Та хайрыг нь харж өгдөө. Би аври нийтдээ хэлээд байдаг ш. Одоо шилэл ингээд материал ордны X үзүүлж байгаа хүмүүс ингэ байдаг байхгүй тий. Би ингээл нэг хэлдэ. Танаа материал ордны X яагаад чамтай ингэ бус шалбагдахгүй гэж сайндаа ч тушаал төвшээгөө гэж. Тэгээ нөө таач нь ажлаас өөр юм гэдэг юм аашаа байсан байхаа л гэдэг. Бас тий алив болох ажил хийх юм тийм үсттэй тий. Бас хайдаас хайрлаж дурлаад тий. Явах хэрэгтэй шүү дээ. За хайрыг нь хийдэл харцгаа ёо юм. За яалч хуваана. Хувааж ирнэ хэдүүлээ. Hopeless horny hoe. Энийг юу гэж монгол руу орчуулдаг байвал шүү дээ те. Тэ. Найдваргүй донтой ойлгочин гэж. Энэ хин юм бол мадуу чи өөрөө тийм байж магадгүй. Хухаас ингэл байгаа те. Ингээл нөө бүх хэрчүүд адилхан, бүх охтууд адилхан аашаас. Би зүгээр ингээд нэг hook up хиймээр нөө би зүгээр ингээд one night гээл ямаар нөө гэдэг ч юм. Иймэрхүү нэрхтээ чи бас өөрөө байж магадгүй. Эсвэл чиний болцож байгаа учраас тийм байж магадгүй. Энэ энерги чинь байгаа цагт энэ 8 сард ямар ч ингээд нэг
хөдөлгөөн гарч ирсэнгүй харин ч эсэгээр бүр яг тиймэрхүү хүмүүсээс сална гэдэг хөдөр гарч иржээ. Сална. Окей. Ер нь тэгээ бодоод үзэл та ингээд нэг юм hopeless horny hoe байж ич юу хүлээлт үүсгээд амар гоё хайрыг ингээд нэг юм дах гэдэг. Тийм үсттэй. Би ч гэсэн амьдралдаа яг тийм байж исэн үе байдаг заа. Тэгээ би бас бодсон. Амар гоё хайрт хүн болгоосаараа би л ингээд нэг ганцаараа гişээс. Тэгээ би өөртөө яг шулуу хаацсан юм аа. Би өөрөө тэр нэг найдваргүй донтой өлөгч л байсан юм ба шүү дээ. Тэ миний хажууд 1000 ингээ хөөрхөн 1000 царайлаг амар гоё ингээд нэг охин байлаа гэж одоо авгаа материал өстой гоё. Яг ихнэр болоход яг гоё тохирсон. Гарч ирж лээсэн шүү дээ. Яг юм миний яг юм арчаагүй донтой өлөгчин гэдэг юм үүдэн дээр гарч ирж лээсэн шүү дээ. Тэгээ нэг элжигний чихэн алтан чийсэн сэгсэр нь усан чийсэн сэгсэр нь гэдэг шиг би яг тэгэл тэнэгтэл явуулж лээсэн шүү дээ. Үнэн шүү дээ. Тэгээд бодож үзье. Чи жишээлбэл тэр хүн биш заяа. Чиний болцож байгаа хүн чинь тэр хүн байлаа гэж бодъё. Яг элжигний чихэнд ус исэн сэгсэрнээс алт исэн сэгсэрдээ шүү. Яг л миний тэр үе шиг адилхан. Чи тэр үний 1000 ингээд нэг ойлгуулах га те. Өө би ингээд нэг яг чамтай урт хугацаанд амар гоё доктортой коммитмент ингээд нэг байхад зөвхөн гэдгийг чи 1000 батлах гээд үз. Нөгөө ч ойлгохгүй. Нэрэл. Хүний амьдралын хамгийн хатуу үнэн бол энэ л байсан. Бид нар бусад хүмүүсийг өөрчилж чадна гэж боддог. Гэтэ чаддгүй. Бид нар харин өөрсдөө өөрчилж чаддгүй гэж боддог. Гэтэ бид нар чаддаг. Ялгаа нь хэлэхгүй. Тэр ийм хүмүүсээс ингээд нэг зайгаа авах ингээд нэг сар ингээд болж байна. Окей. А нөгөө талаас болохоор ингээд нэг хостойгоо аим хөөрхнөө ингээд нэг хийж байгаа ингээд нэг материал ордных нь ингээд нэг хийлэхэд та хэдийн донд жоох ингээд нэг үйл алгалцал ч юм уу эдэр ингээд нэг энэ 8 сард гарч ирэх гэдэг шүү. Юунаас вэ гэвэл ч тэ дийлэхтгөл маргаанууд чинь одоо чи өөрийн бодолтой одоо нэг төрц үед гарч ирдэг байхгүй. Энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл бодож чи ингээд нэг годамжаар ингээд явж исэн чинь өөдөөс чи амар сарилхан хаа их шаасч чи өөдөөс хаа их шаасч яг ардгаа залуулаа ингээд наа хаа гэж хэлсэн мэ чи бадны дэвстэй. Тэр мэдлж байгаа тэр ингээд нэг эрэгтэй эмэгтэй хоёр яг үндэ чамайг байгааг ч анзаарах байхгүй. Чи л зөв өөрхөн толгой дотроо л ингээд эргэлдэж байгаа. Сэмэс ингээд хос ярилцах байхгүй. Энэ ингээд энэ яагаад надад ихгүй мэл энэ яагаад надад ихгүй мэл нөгөө чи энэ яагаад надад ихгүй юм бол гээд хоёр өөр ингээд юмыг бодоод ингээд нэг тэрнээс олж хэрүүлэх гээд байдаг байхгүй. Тиймээс ингээд нэг бид нар яг энэ одоо толгой дотроо ингээд нэг delusional буюу төөрж ингээд амьдарч байхаар зүгээр сайхан ойлголцож надад ийм байна. Хоёулаа ингүүл зүгээр явал зүгээр гэдгийг сайхан ярилцах хэрэгтэй байхгүй юу? Яг материал орч 12 орчны хамгийн хүүтэн орд гэж ярьдэн шүү дээ. Яг үндэ хүүтэн биш ахгүй дээ. Зүгээр яаж ярихад мэддэггүй хгүй да тэнийг юм шиг. Тэг ярьж сурна шүү дээ. Тэ хайраа гişээс. Тэ яасан. Миний хайр хөөрхөлтөө тэнгэл болохоос шүү дээ шээс. Таасын төс юу гэж ингэж ярих вэ тэ? Зүгээр яа. Хараа ингээд надаа иймэрхүү юмнууд ингээд хэрэгтэй. Чи надаа ингээд сүүл надаа цаг гаргахаа болцсон байна шүү. Хоёулаа буцаа цагаа гаргал та. Чи ингэж тэгэж энэ гээд гоё ингээд ярьдаг та. Тэгэж ингээд ярихгүй бол энэс олж байгаа хэрүүл ингээд гарч ирэх гээд байна. Тэгээ энэс олж харилцаа чинь жоохон зогсох гээд байна. Тийм байна. Тэгээд бусдаар бол ингээд нөгөө бусад материал ордныхынд хэлэхэд бол та ерхий хайрын энерги 8 сард шууд утгаараа гацаанд орж гинөө. Яг үнийг хэлэхэд ямар ч ингээд нэг шин зүйлүүд гарч ирсэнгүй. Ер нь бол basically танаа газрын ордныхын 8 сард бүгд гацаанд орж байна. Яагаад гацаанд орж байгаа вэ гэвэл яаж ч явцсан ингээд ямар асуудлаа тэрийг яаж ухаалгаар шийдэх үү, яаж ингэж давах уу гэдгээ эргэж нэг харах цаг л болсон байгаа даа. Түүнээс ч нэг таадаг нэг шийдгээд үдэж байгаа юм шиг гацж байгаа юм бол биш үгүй юу. Тиймээс ингээд энэ 8 сар салах хэвээр баачка нараас салаад шийдэх хэвээр ингээд нэг баачка нартай уулзраа шийдэх хэвээр байгаа даа байхгүй. За тэр ажлыг хүсээд байгаа.
За тэгэхээр ажил дээр чинь болохоор та хэд ингээд нэг кармик торгийг ингээд нэг 6 гээл дагуулж гарч ирээд темплс үзэр. За тэгэхээр ингэж ойлгож олно гэсэн. Та яг өмнө ингээд нэг шийдэхийг хүсээгүй ч юм ингээд нэг хайцсан байсан ингээд нэг ажлууд чинь ингээд буцаад ингээд сайн өгөж гарч ирж байгаа байхгүй тий. Especially таад ингээд нэг хуучин хин нэгэнтэй ингээд нэг ажил ч юм уу ямар нэгэн зүйлээ зөвлө ойлголцоод маш агуу гэдэг нөхцөлөд л ингээд байсан бол яг тэрийг ингээд нэг энэ 8 сард эргэж нэг шийдэх цаг болсон байгаа байхгүй тий. Энэ 8 сар таад нэг жоох ингээд нэг бусадтайгаа жоохон түнжин хагарсан хүн амьтантай ойлголцохгүй байгаас хар болж байна. Энэ дээр жоохон болгоомжтой. Ялангуяа ингээд нэг одоо шилээд сурлага ингээд нэг хийж байгаа хүүхдүүд маань шүү дээ. Яг хичээл сургууль дээр ингээд нэг яг зөвлөгөө авах ч юм уу яах хийх гэдэг хүмүүстэй жоохон бифтэй болж байна. Яг ажил хийж байгаа ч юм бизнес хийж байгаа ингээд хүмүүс болохоор яг эргэн тойрондоо ерөөсөө уулзраа олж чадахгүй байна. Тиймээс наадхан дээр жоохон ажиллах хэрэгтэй бай шүү. Тэгэхэд бол таадад ингээд нэг темперенс үзэр дээшээ гарч ирэх буюу бусдаагаа жоохон ив түнжинтэй ингээд нэг балансаа олзорох хэрэгтэй байхгүй. Тэрнийд бол таад эхлээд ингээд нэг одоогоос ингээд 4 хоногийн хугацаанд аягүй сайн амарч хэрэгтэй л л да ингээд нэг тархитлогоо гамраагаад хэрч хүчтэйгээр ингээд орж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд нэг таад маань би л нэг ганцаараа хичээгээд байдаг инээтрэ гэдэг нөхцөлөөр ингээд унтгаад байна шүү. Үгүй зав чи ганцаараа хичээгээгүй хүн болгон хичээж байгаа гол нь тэр ингээд бүтээмжийг яаж ингээд хамтдаа ингээд нэг тэ сайжруулах вэ гэдэг ярих хэрэгтэй байна. Тэгээд энэ 8 сард ялчгүй ингээд 2-ын зоос ингээд гарч ирсэн буюу таад энэ 8 сард ялчгүй амар эргэлзээний дунд ингээд нэг үсэх гэдэг нь тэрнээс илүүтэйгээр таад маань энэ 8 сард ингээд хатны зоосоор ингээд айгүй ухаалаг байх хэрэгтэй байхгүй. За энэ хүнд яг яаж хэлвэл энэ хүн намайг ойлгол. Би энэ хүнд яаж өөрийнхөө төслийг ингээд танилцуулбал энийг батлуулах бол би яг яаж ажиллавал бусдад ингэж нэг харагдах бол би яаж ажиллавал энэ төслийг амар урагшаа хүчтэйгээр авч явах бол тэгээд бусдыг араасаа дагуулад энэ кейс дээр ингээд нэг ажиллах болоо гэдгийг айгуу сайн ингээд нэг шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгжиж ингээд таад дээр 6-гийн саваа буюу одоо амжилтын хүзэр ингээд нэг гарч ирнэ. Ялтын хүзэр. Тэгээ ингээд бодож үзье. Энэ 8 сар ялтчгүй таад маань хувьд ингээд нэг шулуух хэлэхэд бол амар олон хүмүүстэй ингээд нэг төс тас хар яар хийсэн ингээд нэг сарчин болно. Ялангуяа хуучин гэж нэг хар яар хийж байгаад ингээд нэг орхицсан за чавтай дахиж ингээд уулзахгүй гэж хэлсэн хүмүүс чинь сайн нөгөөж ингээд буцаж гарч ирнэ. Эдэртэй ингээд хар яар хийчихгүй хүн шиг ингээд нэг байх хэрэгтэй байхгүй. Хойноос нь үнэхээр бодож үзье. Чи тгийн тоо ойж болно. Тгийн тоо чи ингээд нэг 1 сая факторалтай байсан ч болно. Хамаагүй заа. Урд нь ганцхан нэг гарч ирэхэд тэрний ингээд нэг хариуц нь цоо өөр болж байгаа байхгүй. Тиймээс ингээд энэ 8 сар чи 1-ийн тоо болох буюу бусдыг араасаа дагуулах хэрэгтэй. Араасаа дагуулахын тулд эдгээр хүмүүс яг ингээд яг юу гэж чинь яг юун дээр ингээд нэгдэж чинь гэдгийг айгүй гэрхэн ажиглаа. Тэгээд өөрөө ингээд хөдөлгөөний ингээд хийх сар болсон байгаа даа байхгүй. Ойлгомжтой. Тэгээ хар яар хийж яах вэ? Тэ? Жохон тэ жоохон хаяадаас долгоц авах хэрэгтэй шүү дээ. Тэгээ таад амьдрал тэгээд миний таад чирлэх мессеж юм байна. Тэгээд сайн сайхныг хүсье.